Сайн бацхан нөхдүүдээ. Хөгжмийн хичээл 1-р анги 3-р хичээлээ төлөвлөж байна гэж чимдэг шатгаж байна. Өмнөх хичээлээ сэргээ санацгаая хөгтүүдээ. Өмнөх хичээлээрээ бид сургуультай би тэмээгээр явна гэсэн дуу заасан байгаа. За тэгвэл хөгтүүд маань дуугаа сурсан гэдэгт багш итгэлтэй байна. Энэ дууг хичээлэхсний дараа бүгдээрээ дуулцгаах болно. За дуугаа сурахаас гадна бид нар бүх арт жанжуулах гэсэн үгнүүдийн утгыг мэддэг болсон байгаа. За сургуультай би тэмээгээр явна гэдэг дуугаа хүүхдээ дагаад нэг тавтан тулъя. За бидний дараагийн хэсэг бол пианико хөгжим байдаг. Багш нь та бүхний пианико хөгжмөөр байнга татж байгаа гэж итгэж байгаа шүү. Пианико хөгжим байхгүй бол бас номныхоо хөгжмөнтэй хуудсан дараа дасгалаа хийгээд ээж болно. Ингээд 31-р хуудасны шидэж доо, 33-р хуудасны хоох, 36-р хуудасны дасгал 3, 40-р хуудасны тооны дуу, 41-р хуудасны марлагийн бяцхан хураг гэсэн асуултаа байнга тавтаарай. За өнөөдрийн хичээлээр бид хөгжим сонсох үйл ажиллагаа. За хөгжмийн хичээл маань онцлог хичээлээдэг. Ганцхан дуулаад байдаггүй. Дуулах, хөгжмөдөх, хөгжимд хөдөлгөөн хийх, хөгжим сонсох. За дээр нь пианико хөгжмөөр тоглох гэд олон үйлийг хийдэг байгаа шүү.
За ингээд өнөөдрийн хичээлээр Чайковскийн хөгжим тулгын цэргийн марш, Кабалевскийн хөгжим алиалагч гэсэн хоёрыг сонгож авлаа. Энэ хоёр хичээл маань бидний сурагчийн сэтгүүр хуудсан дээр байгаа шүүхтүүдээ сэтгүүр хуудсан дээр байгаа хөгжмүүдээс бид нар өмнө нь Тахиа зан, Ясналхи, Арслан эмч, аквариум, хөхөө, зэрлэг гадууд зэрэг хөгжмүүдийг бол хичээл дээр сонсч ирсэн байгаа. За хөгжим сонсоход анхаарах зүйл байна. Нэгдүгээр анхааралтай сонсох хэрэгтэй. Анхааралтай сонсож чадах юм бол хөгжмөө ойлгоно. Хоёрдугаарт тухайн хөгжмийг сонсоод чи ямар өнгөөр илэрхийлмээр байна гэдгээ тухайн бодоорой. Гуравдугаарт тухайн хөгжмийн хэмнэлэг тохиолон алга ташиж болно. Дөрөвдүгээрт тухайн хөгжмийг сонсож хахад чамд ямар бодол төрсөн бэ? Тавдугаарт хамгийн гол нь чанга хэд чанга сонсож болохгүй. Хэрвээ хэд чанга сонсох юм бол психиатр нь өвдөн мосрог үр дагавартай шүү хүмүүстээ. Тулгын цэргийн марш. За дараагийн хөгжим маань Кабалевскийн алиалагч. Алиалагч гэдэг маань алиа хошин бусдыг алиалан баясгагч жүжигчин гэсэн утгатай байна. Маш хөвчлөлтэй аяар өгсөн тийм ээ.
За хөгжмөө сонссон бол гэрийн даалгаварт дээрх хоёр ярилцлагын аль нэгийг нь сонгоод тэмдэг дээрээ зургаар, үгээр, наамлаар, хайчилбараар зэрэг аль нэг хэлбэрийг сонгоод тэмдэг дээрээ буулгаарай. Ээж автайгаа зөвлөөрэй хүүхдүүдэд. Ингээд хичээлдээ оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай. Тэмдэг дээр буулгаснаа комент хэсэгт үлдээж болно.